За сайн байцгаана уу монголчуудаа. Стокгольмоос Наран Чимэг ярьж байна. Би энэ удаагийнхаа бичлэгээр энэ удаа та нартай ямарваа нэгэн мэдээлэл өгөхгүй та нараас нэг зүйл гуйх гэсэн юм а. Энэ юу вэ гэхээр нэг хандив айн эхлүүлэх гэсэн. Энэ юу вэ гэхээр одоо энэ Facebook дээр Гал Бадрагч Амсран гээд нэг залуу нэг 4 хүүхдийг нөгөө хараатаа нь үлдээч гээд тийм ээ. Тийм хөгжлийн харааны бэрхшээлтэй хүүхдүүд байгаа хгүй юу. Тэгээд тэд нар нөгөө ингээд улам хараа нь муудаж байгаа. Тэгээд хараа нь одоо яг Монголдо тэр хагалгааг мэс заслын мэс заслыг хичүүл тэр хүүхдүүд одоо 4 хүүхд байгаа юм. Тэр хараатаагаа үлдчих ийм боломжтой байгаа хгүй юу. Тэгээд тэр хагалгаанд ороход нөгөө эцэг гэх нь бас нөгөө тийм ямар нэгэн бас жоохон боломжгүй хүмүүсийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд тэр хагалгааг хийхэд Монголдо Монгол эмчнэр манай Монгол эмчнэрийн чинь нөгөө юу айгу сайн штэ. Чадвар нь сайн тийм ээ. Тэгээд тэр 4 хүүхдийг нөгөө хараатаа одоо үлдээчих гэж буян болчих гоо тэр нэг залуу хандив зөвлөдөд байгаа хөөе. Хагалгааныхын нийт зардал нь нэг 6 сая. Тэгээд 4-6 сая гэж хэлсэн санаж тий 6 сая төгрөг хэрэгцээтэй байгаа хгүй юу. Тэгээд одоогор бол нэг 2 сая төгрөг олдоод байх хүмүүсээс хандвал гуйсан байгаа юм чинь. Тэгээ яг хоо тэр хандив нь нэлээд ерөн сайн явж өгөхгүй нэг 2 сая төгрөг бол цугласан байгаа. Тэгээд эхнийх нь одоо тэр 4 хүүхдийн эхнийх нь нэг нь бол нөгөө хаалгаантаа орчихсон байж байгаа. Тэгээд цаашаага дахиад нэг 4 сая төгрөг дутаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр 4 сая төгрөг нь бас тэр Монголд байгаа Монголын өнөөдрийн амьдрал бас хэцүү байгаа шүү дээ. Ер нь тэ эдийн засгийн хувьд ингээд яг хүмүүс хандив өгдөг л дөө. Тэгээд сайн цуглахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд юу гэж үзэж байна гэхээр ингээл манайхан зөндөө хүмүүс өвддөг, хандив гуйдаг. Тэгэл нөгөө ингээл гадаад өөр улс орн руу ингээл амар хитэн саяар нь тэр мөнгө ингээд гадаад руу явж идэг. Тэр Монголд бол үлддэггүй байхгүй юу. Энэ болохоор тэр хүүхдүүдийн нөгөө болрын шилжил суулгуулах юм уу тийм ээ бодор мэс заслын хагалгааг нь хийх нь Монголдо хийн. Тэгээд хямдхан тий нэг 4 хүүхдийг нэг 6 сая төгрөг шаардж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 6 сая төгрөгийн нөгөө нөхчүүл тэр нэг 4 хүүхэд тийм ээ таны ч хүүхэд миний ч хүүхэд ялгаа явах уу нэг хараатаага үлдээ тийм ээ хорвоог харах нүдтэйгээ үлдээд нөгөө эцэг ихээр хөтлүүлэх юм шиг тийм ээ амьдралынхаа явцад эцэг ихий харин төгшин болоход нь хөтлөөд явах юм хараатаа нь үлдээчих ийм боломж байна. Тэгэхээр та нараас юу гуйх гээд байна гэхээр Стокгольмд болон ер нь Стокгольм гэхгүй Швед амьдарч байгаа бүхэл хүмүүс тийм ээ ажиллаж хөдөлмөрлж байгаа нэгт ахын дүүс минь нэг өөрийнхөө тий өдрийн нэг удаагийн өдрийн хоолныхоо мөнгийг тэр хүүхдүүдэд хандивлаад нэг 100 короноор ингээд давалгаалаад яачвал нэг миний ингээд бодож байгаагаар одоо короны хааштай 300 таа байгаа штэ. Тэгэхээр тэр нэг 13 мянга тий 13 мянган корон байх юм бол нэг 3 сая 4 сая төгрөг Монгол мөнгөнд шилжүүлээ бодохоор 4 сая төгрөгчж байгаа байхгүй. Тэгэх юм бол тэгээд тэр одоо үлдсэн 3 хүүхэд нь ингээ хараатаага үлдчих юм боломж байна. Тэгээд та нар минь тий одоо надад итгээд 100 корон одоо өөрсдийнхээ чадхаараа тийм ээ 100 короноор ингээ давалгаалаад над руу свиштэй зарим нэг нь одоо найз нөхдөөрөө одоо хамтраад 1 мянган заримдаа нөгөө свишт хүн боломжгүй хүмүүс бас байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр свишт боломжгүй хүмүүс нь одоо найз нөхдөөрөө цуглуулад нэг тий нэг 500 юм уу 1000 корон болгочоод надад хийлвэл би тэр чинь гүйж очиод ингээд авчихъя. Тэгээд тэр хандив өгж байгаа би хүмүүсийг бүгдээрнгийнх нь нэр устаа яг айгу ил тод тийм ээ тэндээс нэг төгрөгч дутаахгүйгээр тэр мөнгийг чинь би шилжүүлээд бүх баримтнуудаа та нарын бүх хандвалсан хүмүүсийн нэр устаа би ингээд өөрийнхөө хуудсан дээр одоо бичих болон дээрээс нь мэдээж би тэр мөнгө төргөө цааш нь тэр залууд руу шилжүүлэхэд тэр залуу бас яг өөрөө яг ил тод байдлаар эмчилгээний зардалт нь тий тэр хаалгааны зардал хэд болсон ямар хүүхдүүдэд хичнээн төр зарцуулсан бэ гэдгээ ил тавина гэж одоо хэлсэн. Би нөгөө тэр залууг бол бас танихгүй ерөн зүгээр ингээ фэйсбүүкээр харж хагаад дандаа тийм сайхан зүйл хийгээд явдаг ер нь нэг тийм хүн сайтай тийм үн шудраг залуу харагдаад идэг. Тэгээд тэр залуу ч яах вэ тийм ээ ер нь бол тэр 4 хүүхдийг ингээд хараатаа наваад үлдчих эцэг ихтэй
ер нь ямар ч хүний эцэг ихний хүүхдээ эрүүл сарвал яваасаа л гэж бодож яадаг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүүхдүүдийг нэг хараатаа үлдээж ийм боломж байна. Тийм учраас та нар надад туслаач. Тий энэ Монголд нөгөө тэр хандив бас сайн явж өгөхгүй байх шиг байна. Ямар ч байсан ихний 2 сая төгрөгтөн цуглаад ихний хүүхд бол хаалгаантаа орчихсон байгаа. Тэгэхээр цаашлах 3 тэр хүүхдийнх нь хараагийн аваад үлдэх мэт заслалтар алтан гартаа Монголд байгаа алтан гартаа эмчнэр энэ хаалгааг хийгээд тэр хүүхдүүдэд амьдрал тий хорвоог харах нүдтэй үлдээх энэ хаалгаанд нь тус болооч гэж та нараас гуйж байна. Тэгээ миний зүгээс бол одоо та нараас гуйж байгаа зүйл ийм л юм байна. Тэгээд хэрвээ та нэрээ бас хүсвэл миний өөрийн маань чадах юу вэ гэхээр заримдаа нөгөө хил ус дутагдаад хаа нэгэн газар руу албан байгууллага руу яриулах ч юм уу, эмчийн цаг ахуулах ч юм уу янз бүрийн юм зүйл бас гардаг штэ. Тэгэх юм бол хамаагүй та тий өөрөө нөгөө за би энэ хандивд оролцсон шүү гэд одоо свичдэг ч юм уу тий тэрнийг юу авч баримтаа авч үлдчихэж хагаад та өөрөө ингээ амлалтжсэн шүү дээ гэд над руу холбогдох юм бол би тэгээд танд ямар ч байсан нэг орчуулгын ч юм уу тийм ээ эмчийн цаг ч юм уу албан байгууллага руу ярих ч юм уу ийм зүйлд чинь бас би ингээд тусалж болно. Зүгээр би яг очиод газар дээр нь очиод орчуулгаад хийн гэхээр би худлаа хэлсэн болчих واخ. Ягаад гэхээр би бас нөгөө өөрөө ажиллая гэдэг учраас миний ажил ингээд нөгөө эрт юу гэх нэг сарын өмнө ч юм уу 7 хоногийн өмнө ингээд захиалга ороод ирсэн байдаг учраас та нар за яг одоо ингээд орчуулга хийгээд өгөөч гэж заримдаа хүмүүс уцтдаг л да. Уцламжгууд тэгэхээр нөгөө яг цаг нь таарж өгдөг би яг ажилдаа байж тараад ингээд болдгоо байхгүй юу. Зүгээр харин өөртөө төлөвлөчгөө тийм ээ. За одоо нэг ийм байгууллага руу одоо хизээ чамаагүй ингээд цаг завандаа яриад өгөөч нэг ийм тусамж байна гэх юм бол би тэрийг чинь бас хийгээд өгч болох. Миний зүгээс өөртөө тий та нарыг нэг хандив өгсний чинь одоо харилцан биеийн дээр тусалцъя гэж юм тий. Тэгээ би бол мэдээж өөрийнхөө зүгээс та нартай надаас тусцсан юм авсан тий зөвлөгөө авсан одоо хуулийн зөвлөгөө авсан ч юм хүмүүс байж байгаа тий намайг таньдаг мэддэг бүх хүмүүс маань энэ хандивд оролцооч гэж та нараас гуйж байна. Тэгээд одоо ямарваа нэгэн тусламж тий би өөрийнхөө чадах мэдэх зүйлээрээ ямар нэгэн хуулийн зөвлөгөө авах ч юм уу ингэ шаардлага гарах юм бол бас надтай холбогдвол за би танд хандив өргөх чинь тусалж яасан шүү гэд тий надтай холбогдох юм бол би бидгтээ угаасаа тэгэрсэн тэгээгүй та нарыг хин нэг нь ингээд надад тийм тусламж хэрэгцээтэй байна гэхээр тий би ажлынхаа цаг цавыг харж байгаа та нарт хариу өгдөг тий хувь чадаарч өгдөг заримдаа нөгөө бичлэгээ хийгээд ч оруулцдаг тэгээд ийм байдаг. Тэгээд энэ удаа та нар маань надад энэ хүүхдүүдийг нөгөө хараатаа үлдэхт нь туслах энэ хандивын аянд маань одоо идэвхтэй оролцоороо гэж та нараас гуйж тэгээ хамаагүй тий одоо хидж байсан болоо шүү дээ. Би болохоор тий нэг хүн болгон нэг 100 корон шилжүүлэхэд тий манай монголчин чи зөндөл хүмүүс амьдардаг штэ. Тэгээ өөрсдийнхөө боломжоор энэ хандивд оролцооч тий нөгөө далаа тусал нэмэр гихчээр тэр нэг 4 хүүхдийг хараатаа нүлдэж юм ээж нь бидний нөгөө миний бас нэг туршлага байна л да. Урд нэг зүрх мартахгүй гэдэг нэг аяа явуулж ирсэн нэг хідэн шийдгэнсэн сайхан бүсгүүчүүдтэй ээжүүдтэй хамтарч ажиллаж ирсэн. Тэгээд тэгэхэд бол айгүйх мөнгө цуглаж ирсэн. Одоо тэр хандивд оролцож ирсэн бүх хүмүүстэй яг тэр үедээ бид нар маш баяр талархлаа илэрхийлж ирсэн. Тэгээ энэ удаад бол нөгөө их мөнгө биш. Тэгээ нэг 4 сая төгрөг дутаад байна тэгж байгаа учраас их мөнгө учраас тэр хүмүүс рүү хандсангүй нэлээд том үйл ажиллагаа явъя. Одоо их хүмүүсийг хамруул яг үйл би бас мэдээж тэр шийдгэнсэн хідэн сайхан бүсгүүчүүдтэй холбогдол явах. Гэхдээ энэ удаад нэг их мөнгө биш учраас тэгэхэд бид нар чинь 100 гаруй одоо миний санаж байгаагаар бол 100 гаруй корон 100 мянган короноос ч илүү байсан санаж байна яг одоо. Тэгээд яг тэр үедээ бид нар чинь тэр хідэн шижиг согнууд нөгөө амар итгэвтэй тайлангийн тавиад явж исэн. Тэгээд эдийн засгийг нь болоод нөгөө би хариуцж исэн над руу бас штэ тэрийг бас ингэж хийжсэн яахгүй. Тэгээд надад бол итгэж байгаа хүмүүс нь тийм ээ. Би бол тэндээс нэг төгрөгч авахгүйгээр тэр бүгдийг яг ингээд тоо ёсоор нь тэр хүмүүст ингээд шилжүүлээд өгөх юм аа. Тэгээд та нараас энэ удаад тий ийм зүйл гуйж юм. Тэгээд бүгдээрээ идэвхтэй оролцсон гэж найдаж байна. Тэгээд хамаагүй тийм өөрсдийнхөө боломжоор л гэж хүсэж байна. За тэгээд анхаарал тавьж сонссонд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяр таа.